За манайхаа та нарт маш гоё мэдээд болгоё. Бид нар өмнө зураг бүтээхэд Google-ийн Nana Banana 2 гэдэг модель хамгийн сайн гэж ярьж байсан бол өнөөдөр яг цагийн өмнө OpenAI компани ChatGPT дээрээ image 2 гэдэг модельээ оруулж ирлээ. За ер нь бол өмнөх 1.5-аас 5-ыг бодвол 2 гэдэг модель нь бол маш олон зүйлээрээ сайжирсан. За ерөнхийдөө текстний наривчлал, архитектур, хурд, өнгөний асуудал, нэг промптаас үүсэж байгаа зургийн хүсэлт энтер зүгээр ингээд даблдаад явцсан. Ile Marina гэдэг энэ сайт дээр текстнээс зураг бүтээх ранкараа бол угаасаа Nana Banana 2-ын дээр гараад ирлээ. За өнөөдрийн бичлэгээр угаасаа та бүхэн яагаад энэ модель ингээд шууд Nana Banana-гаас илүү вэ гэдгийг бол өнөөдрийн бичлэгээр та хэд маань үзэх болно. За хэдүүлээ шууд олон юм яриад гол ажилд оръё. За бид нар бол шууд chatgpt.com гэдэг энэ сайт руугаа орж ирээд тэгээд та админ энэ нэмэх тэмдэгэн дээр дарж гаад create image гэдгийг дарчин. За энэ доор ингээд харах юм бол энэ дээр бас яг ямар зургнуудын өөрчлөлтүүд, сайжралтууд орж ирсэн энэ дээр ингээд байгаа. Энэ лого дизайн энтер гаргах дээрээ хүртэл сайжирсан байлээ. За ингээд энэ дээрээс нь шууд аваад ашиглаад явчих болно. За эднэрийг нь бол та нар өөрсдөө ингээд сайхан тухтай үзээрээ ороод өөрсдийнхөө зургуудыг өгөөд сайхан хувиргаад явчих бүрэн боломжтой байгаа. За хэдүүлээ зүгээр эхлээд нэг зураг өгөөд тэгээд нүүр царайг хэр сайн хадгалж байна гэдгийг нь үзээд явчих. За миний хувьд болохоор нэг ийм зураг байна. Энэ зургийг өгөөд хэдүүлээ өөрчлөе. За эсвэл та нарт арай илүү жоохон танил зураг өгье гэх юм бол энэ мөнх цэлмэг ахын зураг байна. Мөнх цэлмэг ахыг Монголд мэдэхгүй хүн байхгүй. Тэгэхээр хэдүүлээ мөнх цэлмэг ахын зургийг өгөөд нэг зураг хувиргаад үзье. За надад хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ гэвэл өөр орчинд гаргадаг өөр орчинд гаргасан тийм зургуудыг бол нэгтгэж гаргадаг болсон байлээ. За тэрийг нь туршаад үзье. За чи энэ зурган дээр байгаа хүний нүүр царайг нь өөрчлөхгүйгээр 8 өөр орчинд харагдсан зураг гарга. За энийг хэдүүлээ үргэлжлүүлэхэд арчээ. За энийг гарч ирэх хооронд нь хэдүүлээ Facebook ороод би бас түрүү нэг YouTube дээр орсон бичлэгийг нь үзээд тэгээд яг тухайн өгсөн промптуудыг нь яг Монголынхаа нөхцөлд буулгаад гаргасан байгаа. Тэгээд энэ удаагийн ChatGPT image 2 гэдэг модель нь улс гүрнүүдийн уламжлалт түүх бичиг үсэг, хувцас, хунар тэгээд эдлэл хэрэглэлийг нь илүү сайн хувиргаж гаргадаг болсон байлээ. Илүү жоохон наривчлалтай, илүү сайн дата мэдээлэл дээр тулгуурлан зургнуудаа хувиргаж гаргадаг болсон байлээ. За би Монголын эртний монголчуудын маань эдэлж хэрглэж байсан зүйлүүдийн зургийг гаргуулж авсан байгаа. За нэг иймэрхүү зургууд гарч ирсэн байна. За тэгээд яг миний хувиргаад гаргаж байгаа 8 өөр орчинд авахсан зураг. За энэ дээр болохоор арийнхаа бэкграундууд нь өөрчлөгдөд явсан байна те. За мөн л адил энэ зургаа өгөөд 8 өөр орчинд 8 өөр хувцастай зургуудыг гарга гэдэг ч юм уу те. Тэгэхгүй болохоор яг нэг позоор гарч ирээд байна. За хэдүүлээ жоохон өөрчлөөд хувцас мовцыг нь хүртэл өөрчлөөд сайн шалгаад үзье. За энэ дээр яг нэг иймэрхүү өөр орчинд ерөнхийдөө бол царайг бол маш сайн хадгалж байлаа. За монгол бичгээр гаргадаг болсон байлаа. Ер нь бол бас бусад орны хэл бичиг соёлыг нь маш сайн за яг бол бас 100% дуурайж байгаа гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч тач нэг 80-аас 90% бол гаргаж байлаа. Тэгээд монгол бичгээр маань бас нэлээд сайн боломжийн гаргадаг болсон байлээ. За дараагийн зүйл нь гэх юм бол комик ном хийх, үлгэрийн ном бодит ном энтриг хийхэд бол ямар ч асуудалгүй болсон байлээ. Тэгэхээр энэ хэдүүлээ энэ дээр бол ChatGPT Cloud-ыг ашиглаад эхлээд зохиолоо гаргуулад тухайн зохиолынхаа дагуу ийм номуудыг хийгээд тэгээд цаашлаад бүр энийгээ зараад мөнгө олох бүрэн боломжтой болсон байгаа. За энэ ч яах вэ? За энэ дээр бас нэг постэр, зураг энтер гаргахад бол ямар ч асуудалгүй болсон. Энэ мөнх цэлмэг ахын зүс царай нь бол нүүр царай нь бол яг адилхан гарсан бөгөөд тэгээд ийм постэр зураг гаргуулж туршсан байгаа. За энэ дээр бас хөвсгөл нуурын амьтдыг судлуулад тэгээд яг ямар загас байна тэр нь хэдэн метрийн урттай тэр болгоныг ингэж бас нэг гаргуулж үтсэн байгаа. За энэ дээр ингээд бас гоё зохиол ийм богино хэмжээний ийм
зохиолууд бол гаргаадах бүрэн боломжтой тий. Та одоо гоё хөгжилтэй түүх юм уу найз нөхдөйгөө тохиолж исэн тийм гоё түүхүүдээр иймэрхүү гоё зохиолууд хийгээд гаргаад маш олон одоо тий лайк, шеэр, коммент авах бүрэн боломжтой болсон. За энэ дээр бас нөгөө Монгол улс би cloud мэдээлэл өгөөд Монгол улсын хамгийн өндөр 7 улсын тэгээ уулын одоо өндөрийг ингээд нэг зурганд багтаагаад гаргадаг промптыг өгөөд одоо ChatGPT image 2 гэдэг модельээр гаргуулсан байгаа. За тэгээд бас нэг юм постэр зураг хийж үзсэн байгаа. За хэдүүлээ одоо ийшээ ороод үзье. За хувцснууд нь бол ерөөхдөө өөрчлөгдсөн байгаа. Хэдүүлээ энэ дээрээс ингэж бараг татаж аваад томруулаад харвал за энэ гарных нь нөгөө поз нь бол яг нэг юунд байгаад байна те. Энэ бол асуудалгүй манайхаа. Ямар ч энэ хувцас центр ингээд солигдож байгаа нь бол бүр үнэн гоё болсон байгаас ямар ч асуудал байхгүй. За өмнө одоо ингээл хувиргах явцад одоо нүд мүдтэй хуруу муруу нэгэл өөрчлөгдөд явцдаг байсан. Тэгээд энэ дээр бол ямар ч асуудалгүй болсон байлаа. За одоо хэдүүл ахаад нэг өөр зураг туршъя. За одоо хэдүүлээ нэг YouTube-ийн thumbnail зураг гаргаж үзье. За энд надад нэг юм prompt байгаа. За ингээд яг нөгөө thumbnail дээр яг юу байхаа бол энэ дээр оруулаад өгсөн байгаа. За хэмжээг нь оруулаад өгсөн байгаа. А нэрэн нэмэлтээр нэрэн та хэд нэрэн ингээд ямар нэгэн зураг гаргаад ирнэ шүү дээ тий. Тухайн зураг маань за ингээд ямар нэгэн зураг гаргаад ирнэ шүү дээ тий. Тухайн зураг маань хэмжээнд таалагдахгүй байх юм бол өмнө нь нөгөө ChatGPT дээр хэмжээг нь өөрчлөх гэхээр асуудал үүсдэг байсан бол одоо энэ чинээс шууд ингээд хэмжээгээ сонгоод өгдөг болцсон байлаа. Тэгэхээр та одоо ингээд одоо гар утсны дэлгэцний хэмжээтэй ингээд зураг гараад ирэх юм бол тэрийгээ шууд ингээд энэ одоо энэ дээр нь дарж байгаа л энэ чинээс нь шууд хэмжээг нь ингээд өөрчлөлдөх бүрэн боломжтой болсон. За энэ дээр хэдүүлээ зураг өгсөн байгаа. За энийг нэг гаргаад үзье. За ахаад нэг ChatGPT нээчихье. За тэгээд энэ дээр мөн адил ахиж нэг зураг өгөөд за ингээд туршаад үзээд явнаа. За та ямар нэгэн зургийг бас хөгжилтэй өөр стайл руу зураг хувиргах бүрэн боломжтой болсон. YouTube-ийн бичлэгэн дээр болохоор янз бүрийн стайл оруулаад байсан. За миний хувьд бол зүгээр нэг юм аним зураг болгож хувиргаж харъя. За энэ зургийг аним зураг болгож хувиргах гэдэг өгчээ. За энийг ингээ гарганаа. За энд болохоор хэдүүлээ YouTube-ийн thumbnail хэлгүүлсэн байгаа. За thumbnail ийм болсон байна. Тэгэд энэ дэр зургийнхын нэгтршил энтер нь бол үнэхээр гоё болсон байгаа чинь. Энэ нэгтршил энтер нь. За энийг хэдүүлээ зүгээр зураг засвар оруулаад үзүүлээсэй. ChatGPT логог гартаа барьсан байх. Энэ дээр байгаа энэ логог нь гартаа барьсан байх гэдэг өгөгдлөг өгöd үзье. За энэ талд ингэсэн байгаа. Ахаад нэг ChatGPT нэрч. За энэ удаа яах вэ гэвэл хэдүүлээ ер нь бол зурган дээр ингээд зураг өгöd ажиллахад бол ямар ч асуудалгүй болсон. Одоо хэдүүлээ зүгээр зураг өгөхгүйгээр шууд энэ чэнээс нь текст өгөөд текстнийхаа дагуу одоо зураг гаргуулж үзье. За чи монголчуудын түүхийг харуулсан богино хэмжээний комик зураг бүтээ. За энэ дээр хэдүүлээ зураг өгөөгүй шүү текстнээс гаргаж үзье. За энэ талд болохоор хэдүүлээ аним зураг болгоод гэж өгсөн байгаа. За ийм болгосон байна. Ер нь бол аним зураг мураг бол үнэхээр гоё болжээ. Гоё гардаг болцсон байна. Пүү. За энийг хэдүүлээ одоо 3D зураг болгож үзье. Бас нөгөө бичлэгэн дээр болохоор 3D зургийг бас нэлээд гоё болгоод илүү бодит болгож оруулсан байсан. За энэ талд болохоор хэдүүлээ засвар оруулсан байгаа. Тэгээд засвар дээр ч гэсэн ер нь энэ зүс нүүр царай энэ нэгтршил энтрээ бол нэг алдахгүй орж ирж байна. Хэдүүлээ бараг энэ бичлэгийг нь арилгаал тэгээд дахиж өөртөө гоё юм нэмээд эсвэл ChatGPT-гээр нэмэлээд ер нь бол thumbnail зураг энтер хийхэд бол ямар ч асуудалгүй болцсон байна. Nana Banana 2-ыг бодвол ер нь бол таалагдаад эхэлж байна. За энэ чинь хэдүүлээ бол одоо комик зураг бүтээл гэсэн байгаа. За монголчуудын түүхийг харуулсан. Өөрсдийнхөө нөгөө ажил амьдралдаа энэ комик зургийг ашиглая гэх юм бол ингэж болно.
өөрсдийнхөө яг байгаа датаг ChatGPT-д өгөөд тэгээд магадгүй та зураг оруулах гэж байгаа бол те одоо энэ зураг энэ түүхийг ашиглаад ийм комик зураг бүтээч гэдэг юм уу те тэгж болно. За би одоо та нарт нэг ийм зураг өгөөд тэгээд тэрүүгээр комик зураг бүтээлгье. За ямар ч тач би 5 зураг өгчлөө. За чи эдгээр зургуудыг ашиглаад эдгээр жимснүүдийн давуу талыг харуулсан комик зураг бүтээ. За ингэж өгчээ. За энийг хэдүүлээ хамт үзье. За энэ дээр хэдүүлээ ахиж нэг нэв чат дараад зураг сонгож байгаад. За одоо хэдүүлээ лого хийж үзье. Лого нэрэн болцсон байсан. Лого хийж болдог болсон. Логоны юу ороод ирсэн байсан. За энэ чинээс нь хэдүүлээ баг нөгөө энийг нь дарж орж жагаад өөрсдийнхөө нөгөө юу авсаргаад өгсөн нэг юм. За энд нэг ийм лого гаргуулнаа. За жимснүүдээ өгөөд одоо эдгээр зургуудыг ашиглаад жимснүүдийн давуу талыг харуулсан комик зураг бүтээ гэсэн чинь ийм зураг гарч ирсэн байна. За ингээ сайн анхаарал харах юм бол яг нэг ганц нэг үсгний алдаа бол байна лээ. Гэхдээ ер нь бол нэлээд гоё болсон байна. Тэгэхээр та хэд бол ерөнхийдөө одоо ийм зураг энтер бүтээхэд бол зүгээр зургаа өгөөл мэдээлэлээ өгөөл тэгэл болоо. Тэгэл яг таны яг ямар яг зураг хүсэж байна те тэр зургийг чинь тааруулаад гоё зургуудыг бол бүтээгээд гаргаад ирч байна лээ. За ийм лого зургнуудаа бас бол гаргаад өгчөж болно. Одоо өөрсдийнхөө бизнесийн нэр болон бизнесээ жоохон гоё тайлбарлаж өгөөд магадгүй та өөрийнхөө зургийг хавсаргаж өгөх бол ийм зургийг хавсаргаж өгөөд яг зурагтайгаа холбоотой юм лого зургуудыг гаргуулад авчиж болно. Тэгээд тухайн сонгосон одоо лого зургаа ингэж скриншот хийж авч байгаа тэр зургийг илүү гоё одоо тод болгоод тэгээд тэрэн дээрээ засвар оруулаад авах боломжтой байгаа. За тэгээд эднэрийг одоо та хэд маань илүү сайн одоо энэхүү гарсан Nana Banana 2 гэдэг модулийг илүү ойлгомжтой, зэгцтэй тий өөрсдийнхөө ажил амьдрал дээр яаж зөвөр ашиглах талаар илүү дэлгэрэнгүй суралцъя гэх юм бол манад AI Level Up гэх сургалт нэгдсэн байгаа энэ 7 хоногт. Шинээр нэгдсэн байгаа. За одоогийн байдлаар бол 44 гишүүнтэй байна. Тэгээд cloud-ыг ашиглах хичээлүүд одоо нэг видео бүтээдэг C-Dance ороод ирсэн байгаа. Бас 3.1-ийг бүр илүү мэргэжлийн төвшөнд заасан байгаа. Тэгээд реклам хийдэг сайтын хичээл, пэйжээ удирдах хичээлүүд. За өнөөдрөөс эхлүүлээд одоо энэ ChatGPT Image 2 гэдэг модулийн талаарх хичээлүүдийг оруулаад явчихна. Тэгээд за тэрнээсээ цаашлаад Nana Banana энэ хоёр модулийг cloud-тай холбоод cloud дээрээс хэдүүлээ видео бүтээх бол C-Dance 2.0-ыг ашиглаад за тэгээд дүрээрээ яриулах энтер болох юм бол хейж энэ дээр бас гоё апдейтууд ороод ирсэн байсан. Тэгэхээр хийж ин лөө оруулаад бүр ингээд илүү хэмэл оюун ухааны одоо хэмэл оюун ухааны талаас хамгийн сүүлийн үед гарч байгаа тий шин соргог одоо модулуудыг та бүхэн одоо туршиж тэр талаар дэлгэрэнгүй хичээлийг үзэх бол манай шинээр нэгдсэн энэхүү сургалтанд маань нэг дээрээ тэгээд манай пэйж хуудас руу маань сайхан Facebook дээрх пэйж хуудас руу маань чат бичээл эсэд ороод ирнэ. Тэгээд энэ бичлэгний бас комент хэсэгт нь би линкээ үлдээчээ. За ингээд өгье. За энэ талд болохоор хэдүүлээ энийг гаргаж байгаад энийг устгаад мөн адил зураг өгөөд энэ зургаар Instagram пост хий. За энэ зургийг ашиглаад хэдүүлээ нэг Instagram пост гаргаж үзье. За Instagram пост, Facebook пост, Facebook-ын cover, thumbnail зураг бүх зүйлийг энэхүү модулийг ашиглаад хийж болно. За нэлээд олон алдаа заагаад явчихлаа. Энэ нь болохоор ойрхон хугацаанд одоо маш олон зургийг зэрэг одоо ингээд гаргахаар ийм алдаа өгчдөг юм байна. Лимит өгчдөг юм байна. Тэгээд энэ маань 29 минутын дараа дуусах юм байна. За та хэдэд маань өнөөдрийн бичлэг ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд аль болох өөрсдөө сайхан доороод туршаад үзээрэй. Тэгээд энэ дээр бас Pro багц аваагүй ч гэсэн энэ модулийг нь туршаад үзэх бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээд өөрийнхөө зургийг оруулаа зүгээр миний зургийг магадгүй ийм болго гэд шууд ChatGPT-д өгөөд үзээрэй. Одоо бол ерөнхийдөө зурагтай холбоотой засвар те үйлчлэгээ тэр бүх зүйлүүд бол ер нь маш амархан болчихлоо. Хамгийн гол нь одоо энэхүү гарч байгаа модулуудыг одоо те цаашлаад нөгөө бусад модулуудтайгаа холбоод өөрийнхөө бизнес дээр одоо яаж level up хийх нь хамгийн чухал. Тэгээд та хэд манай Facebook page руу чат бичээд манай AI level up нэг дээрээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай манайхаа.